Дараах пиктографийн дагуу хідэн оролцоогч нэмэх о төрлийн цустай байна вэ? Хідэн хасах о бүлгийн цустай байна вэ? Пиктограф нь өгсөн зурагт харгалзах утгаар өгөгдлийг дүрсэлдэг арга юм. Энэ бодлогын хувьд нэг ширхэг цусны туслын зураг тус бүр нь 8 хүнийг илэрхийлж байгаа юм. Энэ хүснэгтэн дэх нэг тусал бүр нь 8 хүнийг илэрхийлж байгаа. За жишээ нь эерэг А бүлгийн цустай хүн хичнээн байна вэ? 1, 2, 3, 4, 5, 6, 7 тусал байна. Тусал бүр 8 хүнийг илэрхийлэх тул нийт 56 хүн нэмэх А бүлгийн цустай байна. Гэхдээ бодлого маань хичнээн эерэг О бүлгийн цустай хүн байгааг асуусан. Нэмэх О. Энд О байна. Тэгэхээр эерэг гэхээр 1 тусал 2 3 өөрөнгөөр бичиж 1 2 3 4 5 6 7 8 8 тусал байна. 8 туслыг үржих нь 8 хүн 8 тусал бүр 8 хүнийг илэрхийлж байгаа. Тиймээс үржүүлэх нь 8 хүн тусал. Ингээд 8-ыг үржих нь 8 ба тусалтайгаа хураагдаад үүнийг хэмжих 1 гэж үзвэл тусалтайгаа хураагдаад 8-ыг үржих нь 8 тэнцүү 64 хүн. Тэгэхээр энд 64 гэж үчээ. 64 хүн нэмэх О төрлийн цустай. Одоо сөрөг О төрлийн цустай хүмүүсийг авч үзье. Сөрөг О. 2 туслыг үржих нь 8 тусал хүн, 1 тусал бүр нь 8 хүнийг илэрхийлж байгаа. 2-ыг үржих нь 8. Энэ тусал бүр 8. Тэгэхээр 8 16. 28 16 хүн 16 оролцогч. Сөрөг О төрлийн цустай харин 64 оролцогч эерэг О төрлийн цустай юм байна.